Бүгд найрамдах Хятад ард улс тэнгисийг эзэмших өрсөлдөөнд хүчтэй тоглогч байсаар ирсэн. 2016 онд гэхэд Америкийн нэгдсэн улсад болсон ASEAN-ы уулзалтаар бүгд найрамдах Хятад ард улсын тэнгисийн ноёрхлыг хязгаарлах тухай асуудал яригдж байсан юм. Харин бүгд найрамдах Хятад ард улс далай тэнгисийг судлах ажлаа эрчимтэй явуулсаар Чанлун 3 буюу жолоод өгчгүй автомат шумбагч онгоцыг 2 удаа туршиж дууслаа. Өнгөрсөн 4-р сарын 24-нд дэвшилтэд Чанлун 3 шумбагч нь өмнөд Хятадын тэнгисээс хойд зүгт орших Дунхуугийн баруун өмнөд хэсэгт анхны туршилтаа амжилттай хийсэн. Ойролцоогоор 26 цаг 84 км-ийн зайд тандалт судалгаа явуулжээ. Далайн гүнд 30 минут хүрэхгүй хугацаанд очиж 3000 орчим далайн гүндэх орчны зургийг авч чадсан байна. 4-р сарын 25-ны 9 цаг 56 минутад уг шумбагч онгоц усны гадарга дээр гарснаар анхны туршилт дууссан юм. Харин 4-р сарын 28-ны өдөр Чанлун 3 шумбагч онгоц 2 дахь туршилтаа өмнөд Хятадын тэнгист амжилттай дуусгаж дайн 1 их хөлөгтөө буцаж ирсэн байна. Энэ удаад жолоод өгчгүй автомат шумбагч далайн гүнд 38 цагийн турш 121 км зайд тандалт хийжээ. Чанлун 3 хөлгийн ерөнхий зохион бүтээгч Хьюжан хэлэхдээ далайд хийсэн 2 удаагийн туршилтаар Чанлун 3-ын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд нь далайн сорилтуудын шаардлагыг хангаж байна. Туршилтын хугацаанд байгалийн хий агуулмжийн бүс, полиметаллик цангалааны бүс, хүрээлэн боо орчны лавлах бүсийг илрүүлсэн мэдээлэл үр дүнтэй байна гэжээ. Харин бүгд найрамдах Хятад ард улсын инженерийн академийн академич Хятадын анхны нисэх онгоцны тэргүүлэх загвар зохион бүтээгч Леонин уг үйл явдлыг дэлхийн шинжлэх ухааны суурь судалгааны салбарт Хятадын эрдэмтдийн оруулсан шинэ хувь нэмэр хэмээн үнэлсэн байна. Чанлун 3 шумбагч онгоц далайн гүнээс ямар нууцуудыг авчирсан нь удахгүй тодорхой болох юм.